3 багц асуулт байна. Энэ нөгөө жагсаал цуглааныг тараахтай холбоотой шийдвэрийг урд нь засаг дарга гаргаж ирсэн бол одоо тамгын газрын дарга гэдэг ингээд төрийн албаа агч орж ирээд байна. Энэ яагаад ингэж оруулж ирж байгаа вэ гэдэг нэг асуулт. За, дагалдаж орж ирж байгаа хуулиуд жаахан санаа зовж байна. Тэгээд энийг эргэж харахгүй бол ялангуяа цагдаагийн албаны тухай хууль, зөрчлийн тухай хуулийн дээр өмнө нь бол сум дүүргийн засаг даргын шийдвэр гэдэг байсан бол одоо бол маш ерөнхий болоод эрх бүхий этгээдийн шийдвэр гисэж байгаа. Тэгэхээр нөгөө айгүй ерөнхий болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань өөрөө яг нөгөө хууль зүйн дүгнэлттэй бол бас зарим яг энэ асуудлууд бол бас энийг анхаарах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Тэгэхээр ялангуяа эрх бүхий этгээдгээ тэгээ төрийн албан агчийг оруулж ирсэн шалтгааныг тайлбарлаач. За, хоёрдугаарт энэ хууль бус жагсаал цуглаан гэдэг байгаа маань нэр томьёоны тайлбараас гадна нөгөө дотоодын цэргийн тухай хуулийн дээр ороод ирж байгаа. Тэгэхээр эн чинь өөрөө энэ бас гадна өөр бусад хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд яг энэ дотоодын цэргийн асуудал орж ирж байгаа нь бас их санаа зовхоор ийм заалтад орж ирж байна. Тэгэхээр энэ хууль бус жагсаал цуглаан гэдгийг ер нь дагуулгаар энд оруулж ирээд байгаа юм бэ гэдгээ тайлбарлая. За, 3 дугаарт энэ хуулийн төслийн 13-5-2 дээр хүний эрх хэрэгжүүлээ нэр төрийг хамгаалах зорилгод нийцсэн байх ёстой гэдэг байгаа байхгүй нөгөө жагсаал маань. Дахиад нөгөө нэг нийтийн албан тушаалтан улс төрчдийн ямар нэгэн нэр төр алдар хүндтэй холбоотой ингээл эсрэг жагсаал болсон тохиолдолд энэ маань дахиад одоо зогсоох ёстой, таслан зогсоох ёстой жагсаал цуглаанд орчоод байна л да. Тэгэхээр энэ мэт ийм яг нарийн харвал яг энэ нөгөө жагсаал цуглаан эрх чөлөөгийн илүү нээлттэй болгож байгаа мэт боловч процессын шинжтэй зохицуултууд маань өөрөө нэлээд хязгаарлалтууд орж ирээд байна. Тэгэхээр энэ дээр тайлбар авъя. Би хууль зүйн дүгнэлттэй холбоотой асуулт асууж болно тий? Болно тий? Хууль зүйн дүгнэлттэй холбоотой энэ маань өөрөө шинжилсэн хариулга учраас сая миний хэлсэн саналууд орох боломжтой юу? Тэгээд нөгөө 40%, 50%, 49% яах их вүлээ гэдэг дээр буцаах хэмжээний одоо өөрчлөлтүүд байна уу? Эсвэл одоо хилцэсгийг дэмжиж агуулгын үед бас яг энэ зайлшгүй энэ хүний эрхтэй холбоотой хязгаарлалтууд орж ирээд байгаа асуудал дээр бас зайлшгүй ажиллах хэрэгтэй юм л да. Тэгэхээр энэ саналуудыг оруулах боломж орон зай одоогийн байгаа төсөл дээр хэр байгаа вэ гэдэг ийм асуултыг асууя. За, Алтан гэрэл сайд. Яг жагсаал цуглааныг албан дарга шийдвэрийг хэн нэгэн субъект гаргах гэдэг. Одоо тухайлах юм бол тэгэхээр одоо энэ хуулиар заагдсан болон бус төлөөр хамгаалагдж байгаа олон нийтийн аюулгүй байдал, иргэдийн даймнаас эрүүл мэнд аюулт учруулал хэн нэгэн субъект гаргана. Тэгэхээр өнөөдөр тухайн шатны засаг дарга гэдэг бол яг цэвэр улс төрийн албан тушаалтан болчиход байгаа. Аль нам ялсан тэр намаас томилогдсон болчиход байгаа. Тэгээ бид нар энэ хамгийн дарга гэдэг албан тушаалтныг яг энэ ажлыг хамгийн сайн мэдэх бөгөөд төрийн захиргааны албан тушаалтны яг энэ улс төрийн албан тушаалтантайгаа хамгийн ойр байгаа бөгөөд төрийн захиргааны шийдвэр гаргах энэ төрийн жинхэнэ албан агчийн учраас энэ шийдвэр гаргахтаа тухайлах юм бол гадаа хэний нам жагсаж байгаас үл шалтгаалаад хэнийг эсэргүүц, хэнийг огцор гэж хэлэхээс үл шалтгаалаад өөрөө хариуцлага хүлээдэг төрийн захиргааны жинхэнэ албан агчийн хувьд шийдвэр гаргахтаа тушаалтнаас илүү хариуцлагатай шийдвэр гаргах болов улс төрчг нь аливаа арай бага болов гэж бид нар бодож ярьж өөрөнд ингэж сонгож оруулсан. За, энэ хууль бус жагсаал цуглаан гэдэг дээр бол энэ хуулийн төслийн нэг гол үзэл баримтал нь хоригдсан газар, хоригдсан цаг хугацаа, хоригдсан зорилго агуулгаар жагсаал цуглаан хийсэн тохиолдолд хууль бус гэж үзэхээр байна. Тэгээ энэ тохиолдолд албан даргатай холбоотой зохицуулт хэрэгжиж байна. За, хуулийн төслийн дээр 13-6-д хууль бус гэдгээр хэрэглэгдэж байгаа. За, тэгээд хуулийн төслийг дагаж боловсруулсан цагдаагийн албаны хуулинд дотоодын зэрэгэд өөрчлөлт оруулах хууль дээр ингэж тусгагдсан. Тэгэхээр одоогийн энэ жагсаал цуглааны одоо энэ эрхлөөний тухай хууль бол яг жагсаал цуглааныг зохион байгуулаад тухайн цаг моментн дээр эсэргүүцлээ илэрхийлээд эхнээс төгсгөл бүртлээ өрнөх энэ үйл явц. За, энэ үйл явц өөрөө нийтийг хамарсан эмх замбраагүй байдал бий болсон. Албатан тараах шаардлага үүссэн. Бусдын амь нас эд хөрөнгө аюул учирсан энэ тохиолдолд өөр хуулиар зохицуулагдаад явдаг учиртай. Энэ тохиолдолд бол ямар хэлбэрээр албатан тараахын, албадлах хүч хэрэгслийг яаж хэрэглэх юм? За, жишээлбэл хууц байдал арлал яах юм гэдэг бол тус тусынхаа хууль тогтоомжоор зохицуулдаг бол онцлогтой. Тэгэхээр энэ хуулийн хэрэгжилтэн дээр бид нар
энэ хууль бус гэдэг зүйл маань албан тарах гэдэг зүйлтэй холбогдох энэ хэрвээ албан тарах нөхцөл байдал үүсэхэд бол холбогдож байгаа учраас холбогдох хууль тогтоомжт нь бид нар дагаж орж байгаа хууль тогтоомжт нь өөрчлөлт оруулах зүйтэй гэж ингэж оруулсан юм. Зөвхөн миний тайлбар дээр манай ажлын хэсгээс нэмж хэлэх зүйл байна. Баасан жаргал гишүүнээс л энэ дээр. За ийм хариулт. Дүгнэлтээ бол тэр хариулах баг тийм. Юу дэгийн тухай хуулиар бол яг энэ дүгнэлттэй холбогдуулж бол шууд асуулт асуух юу байхгүй байгаа. Гэхдээ энэ дээр яг агуулгатай би холбогдсон асуулт биш вэ гэж үзэж байгаа. Тийм учраас ариун хор гишүүн дарга энэ дээр бас хариулах уу? Нэг номер. За жагсаал цуглаан хийх хэрэгчлөөний тухай хуулийн төсөл шинжилсэн хариулгын хэлбэрээр өргөн баригдсан. За тэгэхээр чуулганы хурлааны дэгийн тухай хуулийн 41-р зүйлд байнгын орон анхдагч болон хуулийн шинжилсэн хариулгын төслийг хилцэхдээ шинэ бүлэг зүйл хэсэг за эсвэл өргөн мэдүүлсэн хуулийн төслөөс холбогдох бүлэг заалт хэсгийг хасах бүтэс найруулга гэлийг өөрчлөх засварлах тухай санал дүгнэлт гаргана гэж заасан. Өөрөлдвөл энэ ч зарчмын зөрчил саналын томьёо тухай юм уу хуулийн төслийн хувийг өөрчилж болно болохгүй гэсэн хязгаарлалт байхгүй байгаа. Түүнчлэн энэ шинжилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар санал дүгнэлт гаргахад энэ хуулийн 43 заасан хүрээ хязгаар хамрахгүй гэж заасан учраас хамт өргөн мэдүүлсэн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийн тухайд мөн яг энэ дэлийн 41 заасны дагуу хилцэх боломжтой. За түүнчлэн хуулийн 44-т энэ хуулийн 41 заасан байнгын хорооноос За нэгдүгээр микрофоныг гүйцээгээд өгье. 41-д заасан байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг хууль сарлагч зөвшөөрөл хуулийн төслөд татаа авч болно гэсэн зохицуулт байгаа. За.